бололтой хэмээгчээс учиртаар ноён хотод танаа хичээн юм барь. Таяг бол нэг нэгээд өрөөс нэг бичих гарлаа. Нөгөөх нь манай даржиг буудлын маад тухтаачлаа. Сонтож яасан. Түүний хөвөө явсан. Залгч нь удамж надад морой бариулж байж. Аль хэрэгтэйг нь алдчих муу байна. Аваад байна. Энжин сайн явж ирв үү? Сайн сууцгааж байна уу? Тайвна уу? Тайван л гэхгүй дээ. За орцгоё. Орд хэлийн байдлыг гаргаж байна. Янзаалангийн зэрэг хил дээр улам нэмэгдсэрвэ. Гэвч гайгүй. Бог таанд Монгол улсын үе ихтэй. Бидэнд цэрэг бай, зэвсэг бай. Туслах сайн нөхөр байна. Харин одоо яаж вэ? Цаадах шүдэг аймагт бүр шавилцсан усхгүй. Тэднийхээ цэвэн дэргэн фунцгдаалам шагдарч юмараа орой бол орчдөг бол та. Мөн. Эдэн өрхөн 50 дөрөх манай хошууны зигсэн айланд адуумал эд хөрөнгөн бүгдийг залуус олно. Цөвдөрх ихэнх нь ахим хүмүүс. Одоо бидэнд идэр залуус агтморд хэрэгтэй байна. Чи улиас дээр хэдэ явах вэ? Хэд хоногоос? Маргааш нэг өдрөөс хэтэрэлгүй яв. Замдаа мишиг засгийн хошуугаар дайрч тэнд байгаа бусад албат нарыг ялангуяа идэр залуусыг аль болохоор нааш нь ирүүлэх арга сүрийг ярьж байна. Мэдлээ. Улиастай хүрээд Намаажуу, Жамсрын хотогт нарт манай эндх байдлын тухай сайн ярьж тань. За. Би чамтай даяг явуул. Ер нь бүсгүй үнтэй явахад цэжиг авахгүй зүгээр. За, сковник тасч. За. Энэ юу болсон? Энэ бол жалтсан байсан гушуунаас оргосон төмөн насан гэдэг хүн. Дахилын цай санд өргөхгүйгээр барахгүй үл зохилт хүүгүүл гаргадаг боллоо. Задарсан мунаха яан гинэ? Эзэн харьяаттай алта тур барихгүй. Чи өөхтэй хамаг юм аваад явах нь.
Энэ мөн хогийн хоёр хөдийг хугтав. Надад хэдэн мал байсан үү нэ? Одоо алба төлсөөр угаад малгүй болсон. Алба төлөхний үтгийг л амиа зогоох юм алга. Энэний бүх гэр бараагийн санд орол. Ингээд хэлчихэж байна. Энэ бас юм хүн. Энэ мөн нош. Нутагтаа харин нэг нь хэрвээ явуулахгүй бол орхон гэж байх юм. Чи миний шав боолацаа. Эзэн харьяатай орхот хаашаад имитэн гэсэн. Би таны боолч биш. Шавч биш. Юу гинэ? Монохой. Ноён чин чамайг надад шав болгож өргөснийг мартаа. Тэр цагт өнгөрч. Ялцсан засаг миний ноён биш. Би тэрний албадч биш. Ноён албадын явцдаа 2 жил болж байна. Та намайг нутагт минь одоохон явуул. Амьд дээрээ нутгийн хамбарааг харъя. Тийм би энэ найнжингийн гинж зүйлгээд гянтанд хайчих. Яаж явахын харъя. Тогдомрооч. Гүршэж хайр. Багшта. Орондоо намайг төмөр хэсэг хэлчих хаяачтай. Аад мэд төрсөнөд гай үзгэлтэй. Жа участвовать интегрируется илчиреді. Арууд. Энэний авраг ий. Энэ үчиг тань биер гадууж өгсөн. Итгэмжид байсан. Хошууныхаа зарим ардыг дагуулад жааламт нар уямчихж. Засагт хааны зарим ноёд бас тэдний хойноос явах төлөвтэйг нь өмнө хязгаараас харин манайд баруун хязгаарын байдал хэцүү боллоо. Тийм болж байна. Улаастагаас нанздыг зүүн хязгаараас дугарж байгааг яралтай дууд. Мэдлээ шинжээ. Өнөөх сугаа хийж байгаа Америк хүн одоо хаавай. Улаастаа байгаа. Эндээсээ хаддаг юм. Тэр айгуу болоод жааламын дэчээс ууж угаалаа. Чинтэй удаа сайн бацаас нь их гүрний хүн саваагүй байдаг. Эс үтсэн дуус юм эдийн уун гэж сандрах вэ. Манай доторх гадрын арх их уусан хүн байх шүү. Нэг дуу ганцаа тавьсан уу? Зомби. Тэр бэрч үдварам манай хэмээн арх айраг тараг өрөм. Чи өвчөөд үү? Гадаадын эрхэм зочны суудлыг минийхээс дор тасч байдаг. Мөшөө төргийн явж миний нэг олонгийн нэмэт тавь. Болохгүй. Алдас болно. Би мэдж байна. Миний хувцс байна уу? За билээ. Өчирхэг их улсын төлөөний хүн манай газар ээгүүлэн ирж байгаад өчүүхэн бид баяртай байна. I came in a hurry to see you, dear Lalo.
Эрхэм ламтай нүүр учрах гэж их л яарч ирлээ. Thank you very much. Баярлалаа. Мишгийг оров. Энэ ноён их Чингисийн үлсаар саяхан ардын засгаас зайлж өчүүхэн хүн над дээр ирээд өгье. Your great courageous father, Genghis Khan, conquered half Танай of the баатарлаг world өвөг on back хөлөг морон унаж бөмбөрхийн хагасыг deeply respect for эжилсэн гайхамшиг түүхийг бид их бишрэн үздэг гэж эрхэмсэг ноён танд хэлж байна. Эднийг манай төмөн газрын урт хэрмэл байлж байлаа. That was haunting the Mongols. Тэр их түүхээс одоо юу ч үлдсэн. He said nothing is left from those great days. in olden times a past full Хуучин цагт and splendid Бордуммар walls Батбөх хэрмэл while the хэрэгтэй nation байсан бол counting while одоо ганцхан доллар манай доллар бүхний шийднэ гэж эзэнтэн хэлж байна шүү. Амар санаагийн ач гэж одныг өмүүлж явсан Жаалам одоо маажин уланд оргинж байгаа гинэ. Энэ этгээд манай баруун хязгаарыг таслан авч хөлж байд. Бүх Монголыг эрхэндээ оруулах гэсэн олигт бодлогоо биелүүлэхийг ирмэлзэж байна. Лам ноёд намын доторх тогтворгүй этгээд энэ дайсантай сүлбэтэй байсан бодоогийн хэрэгээс илэрлээ. Баруун аймгийн зарим театлууд Жааламтай нийлхэр хөдөлгөлтөлөвтэй байна. Мишиг засаг урууж очиад байгаа. Хамгийн аюултай нь энэ харгас этгээдийг гадаадын дайснууд ашиглахыг оролдож байна. Тэгэхээр энэ хулгайг нэг өдөр байлгавал хил хязгаарын ард түмэн нэг өдөр амар тайван гүзэхгүйгээр барахгүй. Цаашид бол улс гэрт ямар зэрэг аюул учруулж болзошгүй байна. Энэ нэгэн өчүүхэн хулгайг би өөрөө уяастай харуунаа тэрийг өгчөө тараасан юм. Сэрэг хөдлөхгүйгээр цөөн тооны хүчээр устгаж болохгүй юм болов. Тэгтээ уран арга хэрэглэж. Байна уу? Бэна. Мавалтан дэрж. Байна. Балдан дэрж. Юу? Уяастай гинэ. Чи төрөлтөлтөндөө байг сунд хэл. Мэдв үү? Нөхөр нандад хороогоон авчаа. Аюултайсныг үүр хайд нь орж сөнөө игсэн нь. Улс гэртээ зүтгэгчийн үнэн санаа мó. Гэхдээ цэрэг хөдлөөс ард олон чирэгдэж хил хязгаарт хэрэг байдлаа гарч Монгол орнд цөмрөн орж ирэх далим хайж байгаа хятадын харгисуудад эдиш өгч болцсогүй. Тэгэхээр цөөн шаламгай хүчээр уран арга хэрэглэж дайсныг устгах бол илүү ашигтай. Ардын засгийн газраас Жааламыг устгах явдлыг дотоодыг хамгаалах газрын дарга нөхөр Балдан дөржид даалгахаар тогтлоо. Дайсныг устгах нуус нарын ажиллагааг нөхөр Балдан дөржид би жич зөвлөнө. За. Тулалдахад хүрвэл та нарт Балдан дор цэргийн хүчээр туслана. Тулалдахад хүрвэл шүү. Мэдлээ. Эхтний түүх шаштрaan санаж би хэрэгт хүчин зүтгэхэд бэлэн бай. To contribute to this great cause. I want
to this capital. Би саяхан нийслэл хүрээнд очиж нэлээд хэдэн лам ноёдтой уулзахад Many top level таны тухай олонтой ярьж байлаа. Би чухамхүү таавуудын ярьж байгаа энэ хэрэгээр ирсэн юм а гэж их баян ойлгож байна. Завид их хүрээнээс улсын чухал нууц ажлаар томилогдсон улаастай зайдууд та нартай нийлж ярилцах гэж ирлээ. Орсон хулгай дамбиж янсан хоёр улсын хөлийн завсар газар оргон сууж улс төрд төгшүүртэй бузар ялт хэрэг үлдэж байна. Ийм учраас манай засгийн газар биднийг их та бүхэнтэй арга ухаанаа нэгтгэн цэрэг хөдөлгөж олныг жирэгдүүлэхгүйгээр түүнийг нэм дэрий дараа сөнөхийг тушаасан юм. Тэгэхээр ламаа жуугата жааламд хувьяасан загтал бич. Тэр загталда ардын засаг ноён хотог дамби жанцанг баруун хязгаарыг тохинуулах их сайдын тушаал амилхоо завдан байгаа. Бас хуучин хөшөөшөвийн олгохоор удахгүй заллага явуулах гэж бөө гэх зэрэг бич. За өчүүхэн би нэг захаа бичи. Гагцхүү урдум ноён хотогттой загтал бичиг харилцаж байгаагүй учраас итгэх болов. Итгэн. Харин жааламыг ардын засгийн газараас залах гэж байгаа гэдэг бидний тараас нь суурхлыг одоо албан ёсоор хөшөөдөд мэдэгдэх хэрэгтэй. За энэ бол улсын чухал нууц. Хэрв нууцыг доторол төрийн цаатаар чанга гисгэх болно гэдгийг эрхэм сайдууд сануулгах юм байна. Замаргаш уулзцгаая. За Багш тэр гэцүүхэн хэрэг толон доод. Одоо яадаг вүлээ? Араа бидний бариад авчих юм биш байгаа да. Айгуу байлгүй те. Дээр нь очирдар хаан дэргэд нь манай багш заларч байна. Багш саяхан надад нэг захиа хайсан байна дээ. Тэндээ ардын засгийн газрыг хүндэтгэн хүлээсэн дүр үзүүлж цагийг хүлээж сууж байсан байдаг. Таагүй. Нөгөө хүмүүс яад өгчихсөн. Одоо жаа өгсөд ямар аргаар яаж хэд хүргэдэг вүлээ? Чирэн та биднэр ноён готыг хамгаалах гэд нэг чармаагаад байхын хэрэг байна даагүй юу? Манай эндхийн зарим улсууд жаав өгд гэж сүйд болох юм. Тэгчтэй углуурган суларсан шүү дээ. Та жаав шиг маань яасан ч ахуй гэж айлдж байна уу? Ямарваа нэг юм цаг гэж байдаг. Хэрвээ цаг нь болсон бол бид юугаар туслаж чадахгүй. Утагтаа гэж айлдж болохгүй. Тэр чинь манай өмг төсөх шүү дээ. Тамаага та миний санааг тун хухгүй байна. Эртний үгэнд холыг бодохгүй бол ойрт зовлон гэдэг. Бидний толох төшөх улс маань нийслэл хүрээнд байгаа. Ганцхан бид тэднийхээ шавдангас аташуулахыг бодох цаг. Тэгвэл учир бий. Танай нэг үетэйгээд нам тайван шивтэй. За хамтай юм лих үдэ. Чааламыг залах гэж байна гэж. Тийм үү. Үрээ хотоос ойртон хүн амьтны сургуй юу? Сая. Ламхар хэдэн хүн ирсэн. Ямар ажлаар ирсэн юм бол? Бас нэг ялтан аваад ир.
Үгүй нэг хүн гэж байхад чи хоёр хүн дагуулад ирвэ. Охин юм гинэ дагаад салахгүй байна. Тэр чөмгийг аваад тийшээгүй. Би буудана. Хэрвээ чөмгийг оновол аз чинь, оногдвол хогч чинь. За түргэн. Бэнүр! Аваад явна тэга. Атгар. Ой. Чиний эцэг надтай учирдаг тун их хөттэйг юм. Би тэрэнд сайн төрөл олохыг дааж. Жавагшаа мөнгнөөс ирлээ. Багшд нь таны амгалан айлтгая. За чи юу мэдэж ирв? Манай явуулсан хүн бодоо сайттай уулзсан гинүү? Бодоо сайд буруудаа тушаалаас огцорч лам болж одоо таны хүсэн хүлээсэн хүний нэг байдаг юм баг. Тийм Оронд би. нь жалхан ламтан сайд болсон гинэ. Тэгвэл чин харин бид бодоогоосоо дэрдүүлээ шиг дээ. Харин багшд нь таныг ардын засгийнхан төрийнхээ албанаа залах гинэ гэдэг яриа үл ястагаар нэг тархсан байх юм. Тэгнэ тэр ардын засгийн тэр хэд яаж төр барьж чадах вэ? Харин ардын засгийнхан яагаад ерөнхий сайдаа өөрсдөө дотроосоо тавьсангүй? Тэгээд бас намайг өөрөх залах гэдэг. Ер нь юу болж байна та? Аламаага таны төлөөсөн захаач нь эхнээсээ эцсээ хүртэл хуурамч. Тэгээд бас биднийхээ байдлыг битүүгээр илэрхийлэхийг оролцсон байна. Өчүүхэн би уулын эрдэн чадлаггүй. Ухаандаа их зохио мэдхийг оролцсон билээ. Хөндлөлөсөн. Өсөж хайр. Энэ нэг удаа сай таныг өршөөж харин цаашдын ажлыг хяман шүүн. Яахыг та өөрөө мэд. Би нэг загтал төлөвлөлээ. Та одоо үнийг сэрүүлэн бич. За. Захидлыг хэнээр явуулах уу? Захирыг чигчрээр явуул болно ямар вэ? Тэр хүн чинь жааламыг сайн таних уу? Танин. Их сайн байна. Тэгтээ манай хэдэн хүн дагалдан явна. За. Хин хамт явахыг мордоход дэржиж хэлнэ дээ. За.
Чи юунд ингэж үргэлж очоож байдгийг шүн дав донгээд унтуусангүй. Чихэнд минь ахир зүйндөө сонсдоод нүдэнд минь муухай юмс үзэгдээд байх юм. Би чамд сүүлд нэг хатуу тарин хэлж өгөмц. Чи тэрнийг үргэлж уншиж бай. Тэгвэл айхаа болно. Тэрнийг уснаач нэвэд. Энд нэмээс уу. Олдсны дээчийг чамдан өгье. Олзыг олуулаа гэдэг баха. Багшийн хөрөнгийг хэн хүн тамаагүй дарааж болохгүй шүү. За би мэдж байна. Багтаа. Май. Бас энийг ав. За очиргаа. Би танд юу гэж хэллээ? Та ноён хутагтай уулзахгүй гэдгээ мартаагүй. Яг онцгсэн юуд болдог бол. Битээ сандар. Тагш уулсуу. Би удаатай сайд ламааж туслахсаа жамсран хотогт нарын газраас зарагдаж яваа элч захирагч очир байна да. Энэ хоёр бол миний дагуул. Чү. Ноён хотог танаа вараалгах эрхэм чухал хэрэгтэй явна да. За очиргаа. Сайн явж ирв үү? Сайн явж байна. Та юу болов вэ? Царай чинь яасан муухай байх юм бэ? Миний хууч хөдлөөд хөх гэж явна да хэмээн. Бас тоогүй. За морилон орцгоо. За. Чү. Очиргаа та нар энд төр амар. Би гал төлөөлье. Цай хоол авчирч өгье. Хутагт саяхан дээшээс. Та нарын ирснийг айлтгуулъя. Би гэдэг амтэн чинь амдын төдийл байна. Тун яаруу хэрэгээр ирсэмсэн. Ууланд багшид биеэр бараалах гэсэн юм л да. Гэтэл ийм болоод байдаг. Яадгийн билээ. Миний оронд манай энэ хаалгач сундууч явыг бараалгуулж болохгүй юм болов. Хүн нь сэргэлэн альва зүйлийг нарийн мэдэндээ. Би багшаас асууж лавлаа. Та хэвтэж амар. Тунсан байна. Бас болдгүй юм шүү. Таны дэрэгдээс. Манай энэ хүн олдохгүй. Багш таныг эмчээ явуулж үзүүлэх гэж байна.
Хэрвээ тантай хэлсэн хаалгач аливаа учрыг үнэхээр мэдэх юм бол бараа алхуул гэж байна. Та ноён хотогтод намайг эндээс мөргөж байна. Сахиусандаа зайлбарч үзээрэй гэж айлтгадаг юм шүү. Бололгүй яах вэ? Амарил. Ноён Тянжин та юу гэж бодож байна? Бидний ирсэн элчид ямар хариу өгч явуулах вэ? Мөхсхөний бодоход ардын засгийн газраас албан ёсны заллага ирсэн тэр цагт жич хариу мэдлээ. Одоогоор ийм тийм их явдалгүй. Харин мишиг үнийг очсон хойно үнэхэрийн ял хэлцэхгүй бол буцааж явуулъя гэвэл ямар вэ? Эрхэм Тянжины хэлдэг туйлын зөв. Хэрэг ардын засаг үнэнхээр намайг авч хэрэглэх юм бол би хуучин нутаг гошуундаан очиж шавь нарaan цуглуулж байгаад нилээ төхнөн тогчиж аваад хөдлөвл ямар үг санах юм? Эрхэм ламтны хэлхийг үнэхэрийн цэцэн мэрэгний туйл гэвэл зах. Манай багштан ганц сүмжид дагаар ороод нилээн удлаа. Энэ хугацаанд их сайд эрхэм Тянжин танараас олон сайхан үг сонссон боловч бохын доотхыг харж үнийг турж өгнэ гэдэг л болж явах шиг санагдах юм да. Манай Дундад улс ар газрын бүдүүлэг аймагуудыг соён засахад цагийн байдлыг харгалздаг байл. Одоо улаан Орос монголчуудыг хамгаалж байхад Монголыг цэргэлэх гэдэг өндгөр хад хэмхэлнэ гэсэнтэй. Гур цагаагчин гахай жил ар Монгол тусгаарлсан боловч манай улс цагийн байдалд нийцүүлэн гадаад Монголын автономийг эвдэж чадсан. Одоо ч бас л дэх хэрэгтэй. Яарах хэрэггүй. Ноён Тянжины болгоомжлох гэдэг туйлын зөв. Элчиг оруул. Сайд хотогт нарын бие лагшин тунгалгүй алба хэрэгэн тайвна уу? За ноён хотогт сайд нарын бие лагшин цүм тунгалгаа. Ардын засаг ямар учраас намайг төрийнхээ албанд авах гэж байгаа юм бол та нар юм мэдв үү? За өчүүхэн болвий сайн мэдэхгүй. Ихсэн ярихын баруун хязгаарыг тохинуулах ганц хүн нь таныг гэж ардын засгаас таныг л залах юм гэж сонссон. Мишиг ноёны тухай танай түнгээр юу ярилцгааж байна? Мишиг ноёнтныг хэрвээ бурууган гэмшиж ирвэл ардын засгийн газраас ял тулахгүй албан ёсоор мэдэгдэж бичиг ирүүлсэн гэдгийг ноён хотог сайд танаа уламжлан айлтгаарай гэд надад тушаасан билээ. Эрхэм элч, та миний үгийг сайхан сонсож нэгд нэгэнгүй сайд нартаа очиж хэл. Миний бие ганцхан мужийн ихлам болж өргөмжин сайшаалыг хүлээж олон шавь нарынхаа хамт нийтгэр аж төрсөн. Ер нь бусдын тэтгэмж хамгаалалтанд шурган орохыг хүссэн зүйлгүй. Хэрв ардын засаг үнэнхээр намайг итгэж албандан авах юм бол энэ тухай албан бичиг ирсэн хойно жит шийд. Мишиг засгийг бид буцааж явуулна. Нэгэнт тэр бурууга хүлээж байгаа учраас тэрний ялыг хэлтрүүлэх хэрэгтэй. Арамсал чи сайд хотогт нарт миний ясны бэлэг хадгийг өг. Та хэзээ буцах гэж байна?
сайд нар хурдан буцаж иргэсэн. Захирагчийн бие сайн бол маргааш үлээрт явна да. Та одоо буусан газар очиод амарч бай. Ноён хотод орой тантай дахин уулзах бах. Би өөр очиж явна. Морилжээл. Заяа. Би нөгөөдгөө төрхсэй. Юу нөгөөдөх гэж? Яагаад? Манайд ирсэн өндөр хамартын өгсөс. Усий. Чигэвтэй мартаарай. Өглөө би таны гаргаж өгнө. Морилжээл. Заяа. Чинийг таньдаг юм уу? Бас эдэдэ танилцаад авчихаа. Танилгүй яах вэ? Улаастай гуанзанд намайг ширтээд байсан залуу байна. Харин хідэл ам болчихоо вэ? Хар байхдаа их тогэр байсан юм. За 300 бинтав төмөн сум 100 гаруй нэмж ирнэ. Хүлээж явлаа гэж бич. Дахиад 700 бинтав гар бомбог нэмж ирнэ шүү. Та сайн явж ирвүү. Ийшээ марив. Энийг тооднох 1 2 3 4 5 6 7 8 9 10 Ардын засаг намайг баруун хязгаарын сайд болгоос ихэд ховдыг дараагаар нь урянхаг дахиад нэг усын хит нийслүрээ миний хатганд орно. Эрхэмдөө намын гишүүн үү? За бишээ. Мирн ардын намын зарилтыг ихэд эрхэмлэн сайшаан үздэг. Эзэрхийг ёсыг жигшдэг. Урд засгийн өнгөн дээр дарлагдаж явсан хүмүүсийн нэг одоо намад арах хүсэлтэй байдаг. Намайг ер нь намад авах уу? За өчүүхэн бол би бодоход танигээс авбал өөр хэнийг авах вэ? Би энэ өдрийн ярианд тэр бүр сансан зүйлийг хэлж амжаагүй. Ийм учраас эрхэмдүүг өрн ирүүлж ярьж байна. Хутагта өчүүхэн боо шавьда юу захиж явуулвал тэрнийг би нэгднэгэнгүй тогтоож ихстэн очиж айлтгая. Ламаажив жамсар нарт ингэж айлтдаг. Хэрв ардын засаг миний хушуу нутгийг эгүүлэн өгч шавь нарыг захирах тамгыг надад шагнан олгвол би дуртай ардын төрд хүч хайрлахгүй зүтгэн. Дараа сарын 26-нд миний бие итгэмжт байсан хүрээн дээр ирэх биш хүрэлцэн очино. Тэр цагт сайдууд өөрсдөө юм уу? Өөр хүн явуулж надтай зөвлөн хэлцгийг хийчээ. Эрхэмдүү аян замдаа сайн яваарай. Хийчээе. Мөнгө насан чи эрхэмдүүг буусан газар нь хүргэж өг. Би таныг нэг үдсэн хүн шиг санагдахыг чухам хаа үзлээ дэвэт. Таны царайч над тань санагдаад байх юм. Та өнөөдөр
штэ яах юм? Би таны шавны ханыг залуухан бүсгийг таалаж дотор оруулсан гэж дууссан. Таач бараг намайг мартсан бахаа да. Ятсан читгэр живти дэмий донгос. Харин чи өөрөө тэр шөнө хайчив. Мөнх насангийн хамт гөрөөнд яваад нэлээд их юмтай ирсэн шүү. Тэгэж болохгүй. Бүсгүй хүн гэдэг чинь гэрт сууж үйл өртсөйч. Гэрийн зар сэмсийг захирах ёстой биш үү? Та намайг бунзай шиг бурханд мөргсөн эрх хэмэрсэн залуухан чавганц болгох гээ юу? Үнэндээ би чамаас айх. Юм яаж мэдэх вэ? Хэцүү цаг. Чи энэс хойш явахтаа надад заавал хэлж бай. Хотогт минь дээ. Би бунзай шиг хойд настан бодож гэрийн мухар сахид суухгүй. Харин хурдан морь унаж, хурц сэлэн барьж, эртний түүх намтарт гардаг эрэлхэг баатар охид эмсийн адил эд хаваа илтгэж явахыг хүсэж байна. Эр хүн долоол ордож наймсэгдэх гэдэг байна. Багш та юу айлтна вэ? Би ойлгосонгүй. За яа минь дээ, чи тэрийг мэдэхгүй. Би энэ ертөнцийн мандах уурхын тухай л ярьж байна. Мандах уурхын тухай. Би бас л ойлгосонгүй. Тийм ээ. Анх намайг халахад орж ирэхэд хоёр тэмээтэй бадарчин гэж хэлгэлдэг байлаа. Би чамд сони юм ярьж. Ачи мүзүүл. Чи үнийг таньж байна уу? Каспи хэмээх тэнгисийн ойролцоох сар халимгаас гаралтай санаа юу? Эдүгэ жаалам хаж. Таач сайхан ирвэт шүү. Одоо юу нэмота? Мянган 891 онд анх Монголд орж ирэхдээ хоёр тэмээтэй бадарчин гэгдэн Нямдаг номын хааны шив 10 жам хэмээх аравсал даваад тэрийн анх шадралж байсан үеийн зураг. Энэ зургийг чинь хэн авсан бэ? Орсын нэг юм уу тэнэглэж уулчих. 1911 оны зураг. Их Монголын амар санаагийн угсааны хүн болж өөрийг өргөмжлөн Нөрөвд ойр даймагт оройн дэд очир дарлам гэгдэн нам харна ойд байдгүй сөхрүүлж явсан үе. Хөө. Чи ямар олон хүн. Энч юу ч бишээ. Мянган 12 он даа нэртэй хүн хоо нэртэй газар ирж шашин амтныг тусна хэмээн явж ховдыг чөлөөлөхөд хүчин зүтгсэн хэмээгдэн богд хаанаас эрдэн бишрэлт хүчин төгөлдөр ноён хутагт номын хааны тамгаар шагнуулж шавийн нар маань 1000 гаруй өрх хайл болж мандаж явсан үе. Малнууд. Мянган 914 ховдод байсан Оросын консулын газар баярлагдаж Орос газар хүргэгдэж Томсог Эрхүү хотын шорон гямдан дамжиж Якут нутагт цөлөгдөж буурч явсан. Эрхүн долоод ордож наймсэгдэг гэдэг үнэн шүү. Одоо ардын засаг намайг төрийн албанд авахаар зарлага ирүүлэх гэж байна. Энийг би мандах уурах гэж ярьж байгаа юм шүү дээ. Удахгүй шивэт хоёр хошуу нутагтаа очино.
Эхлээд чи хязгаарын сайдын хатан болно. Дараагаар нь улсын их болохыг хэн байгэх вэ? Та үед эндээ байсан дээргүй юу? Та намайг болгоомжл гэдэг. Харин өөрөө болгоомжлууштай юм биш үү? Би тэрийг мэддэхтэйгэн толгой. Ардын засгийнхны санаа бодлыг аштайхан шиг мэдчихнэ гайгүй. Манай явуулсан хүн жааламын шат болсноор барахгүй. Торгон сэрэгт норж итгэлийг олж авсан байна. Хайст. Тэрний мэдээснээр 200 орчим сэрэгтэйг нэр. 200 орчим. Тийм ээ. Тэр маань бидэнд хэрэгтэй үед ашиглаж болох хүмүүстэй танилцаж, заримтай нүгээр холбоо тогтоосон байна. Энэ талаар би зохичиг нь өгсөн. Зэрзэвсгийн талаар юу мэдв? Намайг очиход тэмээн хөсгөр зэвсэг үүлж байсан. За, лаавал хөнгөн пулмат 3 гаргацсан. Гарт бөмбөг 2 авдар, том баг буунууд. Зэвсгийн сан хаана байна? Энэ хэрвээ тэнд чулуун дээр ажиллаж байгаа ялтангуудыг зэвсгэлвэл манайд 80 дүртэй хүч болж чадах юм шүү. Тэр чинь бодох зүйлийн нэг юм. Дарга энэний урд чөмжөртэй гуанзан сууж байсан нөгөө хүн чинь жааламын торгон цэргийн жанжин мөнх насан гэдэг юм байна. Тийм би. Тэр чинь улаастад очихдоо ламаач үж амсран хоёртой уулзсан байх нэ. Тийм болж байна. Ер нь энэ 2 саяд чинь одоо яах болж байна? Тэр гайхваа. Учир нь алдсан хань. Учир нь алт. Чаваг тэр боловтой. Нэрэн дэвдэ. Яасан л хөлөө мөрлж ирэх юм бэ? Тэгэл очихоо та. Багштай аян замдан сайн морилж ирвөө? Өчүүхэн боошев сунди багштаны амрыг айлтгая. Авралт багшаа, та өчүүхэн шив очрыган болгоож байгаа үз? Нийслэл хүрээнээс ардын засгийн тусгай элч төлөөлөгч багштаныг төрийн албан залхаар түүгээрээ явсан тухай бичиг саатаж ирсэн учраас би дарга буюу газар хол болохоор танд дуулгаж чадсангүй дэмий зүдэж хол газар ирүүллээ. Багштай өршөөхийг түмэнтэй хүсье. Ламажив сайд багштаныг улаастай заларч ирэхэд бэлтгэж захингээ тэндэн үлдсэн. Жамсран хотгтын бие лагшин тавгүй учраас ирч чадсангүй. Тэгвэл ардын засгийн заллага айлдах хүмүүс манай тийшээ явсан хэрэг болж байна уу? За тийм ээ, хэд хоногоос хойш. Багштай өргөнд морлон орно. Аливаа ажлыг аажмаар тухтай ярилцъя. Эрхэм нөхөр таны бие лагшин тунгалгүй. За сундайгаа таны амар амгалан айлтгая. Алд тавина уу? Улаастагаас явж байна уу? За тийм ээ. Очиргүй адил бараа болж өв. Та хоёр дандаа цуг явах юм аа да. Хэдхэн хоногийн өмнө нийслэл хүрээнээс бичиг авсан болохоор хэл хүргэж чадсангүй. Багш та нарыг дэмий зэрэгдүүллээ. Хэрэг явдал нэг нь тийм болсон хойно. Одоо яа гэх вэ? Тэгээд энэ чинь биш байж байна. Лаул миний уулзсан биш дээ. Харин түрүүн очихдоо жинхэнтэй нь уулзсан юм уу? Гурамчтай нь уулзсан юм уу бүгд? Энэ талаа уулзаагүй. Чи яаж мэдээ? Готон шүү. Түрүү чин жаалам чинь гуншаа дуутай байсан. Энэ чинь зүгээр дуутай юм байна. Очрыг өгч яах юм? Бас шиг юм. Одоо эдний яав? Буцаад иргээ. Юу нэг байж болтгоо. Болохгүй. Тэгвэл бүх хэрэг задар. Харин хуурамчийн явуулчих бол жинхэнтэй нь уулзчих юм биш үү?
Энэ мөнх насан намайг нэг л сэжиг авсан байдалтай хүйтэн харж байна. Нөгөөд чөөнжир ирж гэж. Тэр хоёрын уулзж байхыг сая харлаа. Улястаа бас бүр хэрэг болгож ирч л дээ. Дарга энэ мөнх насан бидний нөгөө алдсан хүнд мөн шиг байх юм. Хүний ботогийн захиаг гүшигэр няаж мэдв. Манайхан тэрнийг эндээ том сарвтэй гэдэг юм аа. Тэрийг би өнөөдөр л олж харлаа. За энийг толдож том бол төрөлгөр өгд. Яста хөгтэй юм болох шивт. Жааламыг өөрийн хүрээд ирэхэд мөн бүшийн танихгүй явуулж. Тэгээд дагуулын барих гэж оролдоод байдаг. Энэ их учиртай төгд. Маш суудах. Нэгэнт хэрэг юм болсон болохоор нөхдөнд цаг алдаж болохгүй. Энэ ирсэн жагийн мөн бүшийг бидүүгээр мэдье. Та нар ямар ч гэсэн яралтай хөөд. Хэрвээ хойноос чинь илж очихгүй бол жинхэнэ жаг тэндээ байна гэж мэдээ. Яд ярин яралтай боцолгүй л болохгүй. Ардын засгийнхнаас өрсөж авч зүгээр юмсан. Ардын засгийнхын ерөнхийдний дараар нь тавьчих гэж байгаа юм биш үү да. Энэ сумдаа ер нь ямар хүн бол? Янзын хувцастай тааралдах юм. Бас тэр очир. Чанжаа. Энэ тухай чамд мэдэх юм би юу? Очирч яхав. Улястаа яамны düşмэл хүн. Харин энэ сумдын чинь дотоодыг хамгаалах юм хүнтэй шүү. Тэгэхээр лав ганцаараа биш байгаа. Би ч бас гадралж байна. Чанжаа. Чи вечер тийх ажил томх гах нэ дээ. За. Чанжаа. Эднэр альцамаар явах нь мэдээд ир. За юу вэ? Чи юм хэний тагнаа? Утсан чиний улаан юм авар. Бид чамайг хэн болохыг мэдж байна. Хэрэг чи бидний заасан замаар явбал ами чинь аварч болно. Ами минь авар. Тэгвэл намхан мөрний чинь ног. За бид юунш гэнэ дөө мэ. Миний хэлэх үгийг сайн сонс. Michel! Ja, maar kom maar nou! Moet naar zo'n wijp, hè, nu? Bijna, joh, Goed was. Ach, ja. Наваа ерийг аваад явчихсан. Юу? Хин тэрв? Ардын засгийнх нь уу? Хэнийг мэдэхгүй бууз эрэхтэй болуулсан. Монохоо. Уляс тэрв явсан юмс чинь энэ үү? Тэднийг улястаа явахыг би өөр ослог харсан. Лав өөр улс байхаа. Тийм үү? Туха. Яагаад байгаа юм? Өглөө.
хамаатаж яах гэж ихтэй. Би ч ястаа муу заяа нант юм. Очиж тийм ойлггүй амтантай адилхан болж төрөх гэж багшиг ойлггүй гэж юм уу чи? Ямар олигтой болохоор нь тэрнийг барих үвдэ. Чиний сая хэлсний багшд үгсэн хойнол чи өтөр очиж хэлнэ дээ. Яа. Юу гэж ордод байна? Байж байгаа гин. Заахо. Чи чинь хүн өгшөрмөстэй хүн гэлөө. Намаа өшөрмөстэй. Айлвэ. Нөгөө хувилгаан гэдээ байсан чинь хизээ ус тэрх юм болгоод шүнжингээ харлаа. Хин ч юм хувилгаан гихий. За, үхэж байна уу? Гүшивдэ. Чамаг ямар мэдхгүй хүн байх биш. Мо 2 тэмээтэй гойлох ч юм байж. Байц. Чи тэр далаа хаантайгаа нийлж байгаад авсан мөнгө нааш нөгөөд. Хүний ямар гидсэд өргсөн хүн өөддгүү гэдэг баха. Хөөе, манайхан гэрлээ. Аваад явцаадах юм. Эрхэмжээ багшд нь та намайг танд байна уу? Чамд амьдаараа тулан мөвчүүлсэн намсраад ахны хүү би байна. Би биш. Зүрхий чинь амьдаар чинь сугална. Чиний зүрх ямар байдгийг би харъя. Би тэр чинь биш ээ. Ами минь өршөө. Тамиг арайхаж олж ирлээ шүү. Эрхэм хотог тазаах явдлгүй. Танд өстэй хэдэн дүрсгүй хүмүүсийг сая бид барилаа. Я бурхан гэнчсэн юм. Таавхан чи ямар хачтай цэцтэй болсон. Хаанаас яв хин гихчүүлээ. Бид ардын засгийн газраас тусгаалan Жавагдыг хамгаалахаар үүрэг авчирсан улс. Манай мөнх насан хасан хүн байна уу? Энэ далгоо. Миний үед л ороод уцсан сурагтай. Жаав шиг хаяад харам аваадсан юм шиг. Газар дараалж өгсөн болоод амьдаар нь зүрхийн сугдат яaz. Одоо бид нэр хизээ нутаг усандаа харж болгосон бол ардын засгийн заллага айлтах хүмүүсүүд гараг очиж байгаа. Гэхдээ юмыг яаж мэдв? Бид та нарыг нутгийн зах хүртэл хамгаалан гаргаж өгье. Яаш. Та нар мар туцгаа. Би гүцээд очив. Үш, дараагийн хэлгэмч босооч. Юу гэж? Та нар үүргээ сайн биелүүллээ. Битлээ. Мөнх насан галдчихдаг. Тон тоогүй дээ. Сумдээ тэрнийг үсэх болов. Ямар ч гэсэн чи зад даваад гэдэл. За тэгье. Өөрөнд чалам гэдэг нь ч үнэн боллоо. Нанцад дуурж нарыг дөрөөж уусан хонж. Багшид нэг айлтгах зүйл байна. Манай дуршуулын хүний ирж мэдээснийг үзвэл хэдэн том тушаалын түшмэд болтой улсууд олон гүтэл дагуулan манай газрыг чимхэн айсан яваа. Замын айлд буудлан ярьснаас үзвэл багш танд бараалхаж ардын засгийн зарлалгыг айлтгах гэж яваа. Тэдний хойноос их хөсөг ирж яваа бол та шууд наашаа чиглэлснийг бодоход итгэмж твээсийн хүрээ байраагүй нэ. Харин тийм болж байна. Манай улсууд өнөө маргаашгүй ирэх болсон. Та харин тэр ирж яваа улсын төрийн ёсоор хүлээж аваад хэд хоног саатур. Би та бүгдийн зорьсон хэргийг
оройн дээд очирдар ламыг ирсэн дорн айлтгая. Давтаа амарч духалцгаа. Идэ зоог барьцгаа. Мумбайч хотод халуу оргоод аргагүй хатуу орхиош баа. За, тэмэн. Идэж ууцгаая. Тухтай цэнги. Нэрээ тэгээ идэж ууцгаа эгийг. Дашаа. Чи нэг аюу барьчихаач. Жаалам энэ даалга. Хэрэг биш боллоо. Энэ өгсөн чам чинь нөгөө хэдийг ирэхээс болдохгүй гэж тэсвэлээд хүлээ нүүр өчсөн цагт бүгд тодорхой болно. Багшламтанд бараалахаар улаастаагаас баахан улсууд ирлээ гэсэн юм болов? Тийм их нүүлээ. За тэд чинь намайг нэгч байгаа улсууд та намайг эндээс явуулах гэж байгаа гэрн дуусна. Тамтаг уцах нь. Тэгэх байна. Яасан сайхан хэрэг. Хүнд өөрийн нутгаас илүү сайхан юм хаа байх вэ? Тийм ээ. Гэвч эртний сурвалжид ноён нэрийн алдаад орон нутагтаа амьдарч болохгүй болоод өршөөлт багшинка авралт шургаж ирсэн юмсан. Гэтэл багш маань өчүүхэн шав намайг ардын засгийнхний гарт өгөх гээд байх юм. Хатан та намайг багшид эндээс явуулахгүй байх тухай хэлж өгнө үү? Би таны ач тусыг хизээж мартахгүй. Би энэ галтгуунаас яаж гараад гэж өдөр шинэгүй маань уншиж суухад харин та гарахгүй гэх юм. Яасан хачин хүн бэ? Бүүзэгт ямар аймаар юм ярина вэ? Багш намын сахиус таныг хизээж таадахгүй. Юуны чинь багш? Ор хоронгүй дээрэмчин. Эрлэгийн элч хизээ тэрийг ирж аваачихыг харах гээд би өдний хүртэл амьд яваа юм. Бууцар эм бүүзэгт. Харвуу. Холдоогүй. Болгоомжтой явцгаан шүү. Заагдлээ. 손도가 찬친.
Даржоо. Мартаж. Сундуга мартана. Хайц суучлаа. Буудаж. Амархан сайн байна уу? Мэндэ. Багш ламтан та хэрэг одоохон ороод ирэх гэж байна. За. Мөнх нас яасан? Ирээгүй юу? Үгүй ээ. Гэхдээ мөн хачи юм да. Дотгош орж ярилцсан. За. Эрхэм элчнэр манай ёсыг дагаж зэвсгээ эндүүлдэ нөө. Ардын засгийн газрын бие төлөөлөгч сайд Бэс Дугууржив Нанзад нар багш танд бараалхаж байна. Эрхэм нөхөд явсны хэрэггүй. Аян замтан сайн явж ирв үү? Морилцгоо. Очиг дарламтан таны гэгэн ивэлт өчүүхэн боол шав бид нар аян замдан амар мэнд явж ирлээ. Наран гэрэлтийн бие лагшин тунгалгүй. Богд ламтны лагшин сайн байна. Их хүрээнд шин засаг төр мандаж аливаа ажил төрөл нь батчин бэгчж байгааг алслагдсан хязгаарын өчүүхэн тойм би олж сонсоод хий дэмий баясаж бурхан сахиусандаа залбирч суудгийг. Ардын засаг тухайлан өчүүхэн биднийг итгэж орчирдар ламтан танд заллаг айлтгуулж ариун цагаан хадгийг албан захидлын хамт дашлуулан бариулсныг багш танд өргөн барья. Улястан сайдуудын бичиг замд цаацснаас болж итгэмжит байсан хүрээг хүртэл таныг дэмий явуулж чилээлээ. Та бити санаа зов. Бид та нараас төрүүлж ирэх байсан чадсангүй. Баярагдаж өгсөний маань дуулаа битээ. Арвсалгаагаас дуусан тунч тоогүй юм болж таныг хамгаалах ажлыг салгардуулсан манай тэдгээр нөхдийг жич шийтгэн. Тэр яах вэ? Тэднийг өршөөхийг би хүсье. Манай ардын төр тулгуур тутам байгуулагдаж эдгээр бичиг цэргийн эрдэмтэн 10 зүгээс намрын үйл мэт хорон цугларч байгаа боловч тэднийг хэрхэн багш тантай адилтгаж болох вүлээ. Ялангуяа баруун хязгаарын түмэн санааг олсон хүн бол ганцхан багштай билээ. Ийм учраас багштай Монголын төрийг мань хэдтийн талхинаас гаргахад чин зөргөр зүтгэж гавьяа байгуулсантайгаан адил. Шин засаг төрд гайхамшигтай гэгэн онлоор тусхан тэтгэх ах бол үнэхээр түмэн үеийн их жаршаам аа. Өчүүн хүн надад юун хэрдэм чадал байх вэ? Гагцхүү улс төр зүтгэе гэсэн үнэнхүү нэгэн мөнхлөг санаа бий. Хуучны засгийг би жигшиж шинэ ардын ёсыг маш их эрхэмлдэг билээ. Ардын засаг үнэнхээр миний хүчийг авч хэрэглэх юм бол би дуртаяа хүчин зүтгэе. Хэрвээ багш өршөөгөөс өчүүхэн шав би танд тусгайлан бараалхаж ихсийн захиа даалгаврыг дангаран уламжлан айлтах хүсэлтэй байна. Болно. Одоо ч болно. Гаргасны учир бол
их багштан тань тусгайлан Марийн нууцыг айлтгах гэсэн билээ. Наран гэрэлт болон хүрээний бусад их хэснээс танд хэлүүлсэн зүйл бол ардын засгийн газрын заллагыг өөрийнхнаар хүлээн авч шинэ төрд дуртай зүтгэх дүр үзүүлэн хязгаарын сайд болсны дараа цэрэг морины хүчийг базаан бэлтгэж гар хөдлөх цагийг хүлээн суух нь чухал гэв. Тийм байлгүй яах вэ? Би мөр гайхаж байсан юм. Эрхэм сайд таавнёр мөхс надтай хэд гурван хундаг арих ууж сэтгэлийнхэн үгийг хөөрнөвэс ямар вэ? Багш самтан таны шиг аршааныг хүртэхэд би гэлээ. Гэгэн сургаалыг чинь сонсгоч би бэлэн байна. Чигаа тунгарч байна. Дайсэллүү. Энэ хүн ч гарцаагүй жинхэнэ жаалан юм да. Чи харуу, тэр харуул манаа бууцчих. Тийм чамхан утгах тарч итгэх биш. Жанжины хилдгээр Марийн ухаан уран агал хэрэгтэй болох нь. Би бодвол өнөөрөө хаваа даалган дээр тэгтээ дэвсгэлэхгүй биз. Хоёрыг дуулах гоё боловч хором найранд өмсдөггүй яасан. Өнөөрөө ямар ч гэсэн нэг дахин туршаад үзье. Юу чадахгүй чи сэргэн хүн байна. Зэвчгэл өгöd гэж. Дахиад хурааж явахгүй нь яах нь. Тэгье. Хүрээний ихсүүдийн итгэж санс нь үнэхээр хөсөлдсөнгүй. Харин хэрэг ажил сайхан бүтлээ. Одоо багшиг залах Пөлсгийн 500 тэмээ бидний араас иж яваа. Багштай үлдээр улаастай хүрээнд хүрэлцэн очиж хамаг хэрэгэн хүлээж яваад дараа нь хошуугаан төхнүүлнэ. Их хүрээнд чухам хэзээ очих нь багштайны тааллын хэрэг. Энэ тухай дараа үлзийтэй сайн өдрийг товлон ярилцж болно. Наад хаалгаа болов. Чичин хаалга тайлжихгүй яас их оддог юм. Би дуулсангүй. Багш тамтан хаавна. Багштан ардын засгийн элч нартай найрлаж байгаа да. Үгсний чинь ардын засгийн элч нар бол. Яата багштанд мандал өрөх хүсэлтэй байна. Тэр бололгүй яах вэ? Ардын засгийн төлөөний сайд дуурж юу танаа 9 цагааны юу болов? Таах найрлж бай. Би нэг түр гараад ирье. Эхмээ. Ихтэйг нь совдон гуталтай гэж үнэн болов? Юу? Тийм. Тийм үү? Дотоодыг хамгаалтынхан гэж зөв таньсан байж. Арал цаатгаа.
чи юу гээд байлаа? Тийм ээ. Бидний дээрэмтэл баригдаад байхад наадах нь хаяад явчихсан. Хүсний чин дээрэмч. Өчигөн боолшойд би явсан л болж орон дэд ламталтаа морилсон болж бадархайжээ. Та хэрэг тохиолдвол энэ мөг хайж хэлээрэй гэж байна. Наад ховцоонараа сая. Энэ мөнгө насан бол миний дотоод хэрэг торгон зэргийг захирддаг хүн. Ардын засгийн их сайд түшмэд тав хүнтэй нүүр учирсан да. Тавш баяртай бай. Танай тэр сундаа чинь надад хамгийн маань тооцсон да. Мани Би эхэм нөхрийн чухам юу айлдаад байгааг нэг л сайн ухаарахгүй байна. Та хаана манай ямар нөхөртэй уулзсан юм бол? Та битгий мэдэн бодлоод бай. Чи ардын засгийн газрын бүрэн эрх төлөөлөгчийн өмнө ихэмсэг дөрөв зүйлэн ямар аимшиггүй дуудаараа жалжиж байна уу? Чиний ангирч өнгөрсөө. Би чамайг өөрийнхөө гараар тулмөгчин. Зүгнээ. Моосаа хар дээрэмчингүүд Та хэтэрхий ёс болчихлож байгаа юм биш биз? Эцэстээ юу болохыг санаж байна уу? Ардын засгийн газар элчээ явуулчихад зүгээр харцуухгүй шүү. Хизээ хаана ямар улсын хуулинд элчин төшмөдийг зүй усаар барьж холж байлаа. За. Битгий хууль ёсдор тавья. Танай ардын засгийн хууль зэндэл үз. Та нар манай багшийг хорлох гэж ирсний чинь би сайн мэдж байна. Байц. Гэнт нэг миний санаанд орж ирлээ. Урдын жилийн цагаасараа таны эсрэг болсон самууны эдэн чинь наадах чинь байх нь. Би улаацсан тэргийн хорон даргын хуваар хэдэн оргодлын хэргийг мөрдөн байцааж байхад таныг хорлох хэргийг мөнгө насан толгойж байсан гэж баригдсан нэг хүн өчж байсныг би гэнтхэн саналаа. Одоо бодоход чи юм уу байсан байх нэ? Эхэм ламт биднийг хардхасаа наадхасаа болгоомжлох хэрэгтэй шүү. Яан гинэч. Баярлалаа. Хөр унсан хүнд нохоо шөөтэй гэдэг билүү? Би танд жишээ айлтгсан зүйл биш. Та болгооч хайрл. Аваад гар. Та нар ч гэсэн гар. Нөгөө хэд ч баригдсан. Одоо яах вэ? Юу? Ашгүй та яагаад үлдчих вэ? Юм яаж битгүүгээд манайх намайг гадуур явуулаад байсан. Одоо нөгөө арга хэрэглээс өөр замгүй боллоо шүү. Чиний хүмүүс найдвартай үз. Найдвартай. За тэгвэл чи жалам устгах ажлыг үздэг. За. Би нэг өдөртийг зэвсгийн байшин гантай нэсти энэ тухаараа дахин ярилцсан шүү тэгш. За, эрхэм би ямар салхилээж миний ядуу байшин авч ирдэг вэ? Модууд чинь хүн хэрэг тохиолдол амь насанд аюул учраад байна. Яахыг ахмын та зааж өг. Эргэн дүү чи юу хэлнэ?
Ардын засгийн төлөөлөгч Нанзад урьдчилан жилийн багшийн амь насанд халдах гэсэн ялт хэргийг намайг үйлдсэн болгож орон нутгад тулгаж байна. Би бүгдийг сонс. Сэтгэл зовх юм. Би ерөөсөө энэ ус ардын засгийн байна. Нэг доктор маныг морилын нөө гэж байна. Зата хэрэгч биш дээ тий. Битгий зов. Та надтай зөвлөхгүйгээр ардын засгийн элч нарыг барьсан байна. Бас тэгээд та ч надад ор үндэсгүй бүтгэлгийг үнэмшиж хөрх юм уу мөнх насны хилс хэрэгтэй шийдэхээр завдаж байгааг. Тэр чинь одоо таны үнэнч баатар шүү дээ. Ер нь мөнх насны болгоомжлох гэдэг бол зөв. Харин тэрний үгэнд орж ийм хэрэг боллоо. Тэднийг суллахгүй бол миний хязгаарын сайд болох маань ч өнгөрлөө. Тийм минчтэй юм л дээ. Таны сайд болохыг манай улс юунд хүсэхгүй байх вэ? Та сайд бол улаан хонцлог дарж дундад Монгол хоёр нэгэнгээр болоход уйлан дөхөн болох юмсан. Тэгвэл одоо мөнх насангийн яах вэ? Тэрний чинь урдын жилийн хэрэгт оролцсон гэд байдаг шүү. Тэрнийг яах вэ? Төр дотоод нарийн ажилд оролцуулахгүйгээр гадуур аасаар ажилд явуулж байна. Та нэгэнт тэднийг баривчилсан болохоор одоо нарийн шалгаж уулын олвол дээргүй юу? Ер нь та баахан яарад байна шүү. Өнөө өдөр чи намайг сургачлаа. Маргааш миний ээж ирнэ. Дугуйжвийн амин чижилсэн үг би. Суулгах нь зөв. Тэртээ тэргүй барьцаанд байгаа улс. Ер нь Нармай Монголын хаан болоход надад юу хэрэгтэй? Хэн туслах вэ? Хятад. Үгүй. Хятад намайг хаан болгохыг шимтэхгүй. Болголоо ч гэсэн болгоё. Хятад бол хөл залгахад унаа. Гэвч чөдрийн ганцаар хол явахгүй. Надад олон унаа хэрэгтэй. Энийг хэн өгөх вэ? Америк. Баян Америк. Америкийн сайттай нэгэн зүйлийг ярилцах гэж урьж ирүүлсэн юм. Та надтай ямар зүйлийг зөвлөх гэсэн бол? Та миний зочин болд нийлээд хэд хонлоо. Би ч зочны ясыг алдахгүй хичээж байна. Тэгэхдээ таныг ямар үхлээр үххий чинь өөрөөр чинь шилүүлэх гэсэн юм. Би танд 3 янзын үхэл зааж өгнө. Нэгдүгээр үхэл нь би таныг амьтаар чинь зүрхий чинь сугална. Энэ бол таныг маш их хүндэтгэж байгаа хэрэг. 2 дугаар үхэл нь амьтаар чинь тулам өвчин. Энийг би өөрөө хийхгүй. 3 дугаар үхэл нь таныг би бошгон морины сүүлнээс сүү тавина. Энэ бол хуучин цагийн шийтгэл. Энийг манай дотоодын хүмүүс гүйцэтгэнэ. За, алин та сонгож явах уу? Энэ бол гэрийн эзэн хүний мэдэх хэрэг. Зочин надад ийм тийм явуулдаг. Би зэрэгтэй хүнийг хүндэлдэг хүн. Би зүгээр тоглосон юм. Та одоо буусан гэртээ очиод амар. Би таныг баахан чирэгдүүллээ гэвч уучлахыг хүснэ. Төрийн хэрэг тал харах явдал бишгүй л би. Тийм явдал гардаг ёс бий. Ядаж гисэн төрөгдөж ёс алдсан тал бий. Харин та уучлах үз. Ямар ч гэсэн өнөө шинэ энэ хэргийг дуусгая. Цаадах чинь чи битрийг өнөөрөө хөрсөн. Тэгэхээр чи очих хэрэггүй. Би чамайг харгалаа. Гадуур ажиллаа бод. Энэ мэт хоёрооч. Дөө. Богоё. Оогано. Харин
Өнөөдрийг л өнгөрөөвөл. Өнгөрөх энэ. За тэгэхээр бид чиний тохиогоор манайд таныг устгаад татгшаар. Энэ үеэр содом нөгөө хэдийг аваад чулуун дээр го ялтгуудын сүлд дэвсгэлээд гол хэрмэн эзлэх ёстой. Яаламаг устсны дараа юуны өмнө дэвсгий байсан гэж. Пулмаатыг гартаа авсан цагт очирвээ. Догорж юм сайдаа. Та нэг сони юм яриач. Өчүүхэн хүний үдсэн сонссон баг болохоор ярих сони юм арч маруухан да. Ардын засгийн ёсонд тавуулсан нөхөр гэрги гэж байдаггүй. Нөхөр эхнэрээ хамаагүй сойж болно гэдэг үн юу? Эсти харин зүгээр хэрэг байна да. Ямар нэг гэсэн үг та. Би дуулаагүй юм байна шүү. Багш та тэрийг ингэж байгааг мэдвэл яанда. Хэзээ нэгэн цагт л мэднэ дээ. Агууд. Харин дагдан та хоёрыг зүйд одоо доктор би зэв өгрээ. Багшд алтан хошиг өргөжсэн. Тэгээд дагдан сайн чадсан ба. Тэрээс хойш багштан чамайг өргөж хард сахиж өгье гэж над загсан. Боддог хүнээрээ сахиулсан байгаа үз. Хаа тийм үү. Та ч цагт тулаад ирвэл намайг ч гэсэн бариад өгчих хүн шүү дээ. За. Ханаас таатая. Аравсан. Чи миний өнөө арихийг гаргаж сайдд байна. За. Намтаа би гараад морь хараад ирье. Энэ чинь ямар учиртай салхад үлээ? Энэ бол их шидтэй. Тэгвэл хөлтөдөг хэрэгэ. Би бас нэг юм алтчихаж. Багштанд би нэг нууц газрын зураг үзүүлэх гэсэн. 10 цэцлэгөө та яваад ирэхгүй. Аягны ширээний сургуулганд. Чи яваад. За. Бодлоо шүү. Зүүтүү. Гарах нууцаалгүй юу? Энд нэг нууцаалгүй. Тэргээр гарч болно. Энийг яах вэ? Аш. Хожим өдрийн гэрч болгож энэний толгойг ав. Түргэл. Явш. Түргэл. Хамгийн түрүүнд зэвсгийн байшин гэслээ.
Багшаа! Бидний байна. Хүлээж ба. Алдан яралтай мэдээ хөрөг төргөл. Эдлээ. Хумаа идэр. Цэлийн ус ширгэж тэгэн чөлөө хагарна гэдэг л боллоо. Гэхдээ чи одоо бид багш байхгүй яах вэ? Энийг байгаа цагт Жавагш таалд өгсөж ярьсан хүмүүрийн толгойг авах хэрэгтэй. Жавагш таалд өгсөж биш. Жаваг дэм энэ биеэрэн та бидний дунд заларчсан шүү. Би жаалан биш шүү дээ. Намайг өршөөж харил. Одоо ийм яг цаг биш. Гарын дэс. Яваа. Ардын засгийн цэргүүд ойролцоо байгаа тухай дөнгөж саяхан мэдээ авлаа. За одоо яах вэ? Төргөлгүүл гоогүй дээ. Ардын сан хөмөргөөс үнэтэй алт нүм бичиг захидан зүйлийг цөмийнэ. Гэх юм аа. Гонё заяаг яах вэ? Аминан там цаана хад юуны чин заяа тамантай. Сангийн байшинд очи. Төргөлгөө гаргав. Алдчих. Миний хойноос. Мөнгөнөөс гоо тэрийг хараач. Элис рүү дөрвөл. Мөнгө насан үнэхээр тэр хэрэгт орцсон үн юм уу? Тийм чиний явдал болсон юм гэнэ байлаа. Төөнд мөнгө насан оролцоог мэдэхгүй юм. Харин яаламч итгэсэн шүү. Нөгөөдөө ч нараач. Тэгнэ. Чамын хүзүүнээс мах зүгээ тавих. Тэд оргоод юу шалах вэ? Хамгийн аюултай шин тэр өвгөнч гэдэг. Тэг чин одоо хуурамчийг жинхэнэ жалан болгож ашиглах аюул байна. Нэрэн тийм одоо яах вэ? Чимийн явж үз. Холдоогүй баг. Амьд өгсөн ямар ч байсан болчих. За. Чиё. Дөрөвчийн хөцгийг нутгийн зүг хөдлөг. Мэдлээ. Дөрөглөө.
Цагаан болох дээр талын ширхолчонд баригдана гэдэг энэ болж тээ. Шиарсны юм гэж юу? Мөн хангөлөг байж. Кенжин. Нөгөөдөл алга. Энэ халуун зүйл тэд хаалддаг юм. Анаас нь мөрд ондоо хаа. За. Ардын засгийнх намайг яадаг вэ? Лав толгойг юм авах. Мөн маш хатөр юм итгэхгүй. Намайг чайгоо ха би ямар жинхэнэ жаадам биш. Хоором чимчин. Хирос тэлнэ. Хамай хоором чи хэн батлах юм? Ямар ч хийсэн чамаас зуралдаж байж л. Хүнтэй. Ястай хүний нэргүй харах гахаа шүү. Бүтэгт. Өнөөдөр ч том сайхан өдөр болж байна те. Ийм сайхан өдөр алсын замд явж явахад сайхан байдгийг. Тэг тусман гэртээ харих гэж явахад. Та нар төгчөнчний даалгаврыг сайн биелүүллээ. Жанжиндаа энэ мэдээг яралтай хүргэе. Гэвч бөхөр ярих юм бол дөнгөж нэгийн даваа шуртаад байгаа нь. Бас дахиад олон даваа бий. Замд цай.